За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цааш шингийн арьс арчилгааныхаа бичлэгээр уулзж байгаа да. Туйлын их баяртай байна. За энэ удаагийн бичлэгээр би арьс арчилгааны бүтээгдэхүүн бариад ч юм уу те 0-доо ингээд бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа ч юм уу те халаад өмссөн тийм байдлаар биш өөрийнхөө галтгооноосоо бэлтгэлийн хувцастай хүргэж байна. За үүний шалтгаан маань өнөөдрийн сэдвтэй маань холбоотой. За өнөөдрийн миний хүндмөр байгаа сэдв болохоор за бид нэр anti-aging бүтээгдэхүүнүүд гэж ярьсаар ирсэн тийм үү. Нөгөө хөвшилтийн эсрэг тос, ком бүтээгдэхүүн, маск, тэ нарны тос гэдэг ч юм уу те. За тиймээ энэний өөрөө нөгөө мессежийг нь бид бүгдээр ойлгож байгаа тийм үү. За хөвшилтийн удаашруулах юм байна гэж хэдий бид нар ойлгодог ч гэсэн нэршлийн хувьд энэ маань жоох нэг юм сонин утга агуулгатай болоод ирж байгаа. Бид нар хөвшилтийг зогсоож чадахгүй шүү дээ тий. Тухайн тосыг хэрэглээд за хөвшилт удаашраад одоо зогсчих юм гэсэн мессежийг хүмүүс сүүлийн үед айгүй хүргээд байгаа учраас anti-aging гэж ярихаас айгүй их сэргийлдэг болоод байна л да. Энийний оронд тий well aging гэдэг ч юм уу тийм яаж гоё хөвгшрөх вэ? За хөвгшрөх нь угаасаа ойлгомжтой тийм би өнөөдөр энд зогсож байгаа маань өчигдрийнхөөсөө тийм уржигдрийнхаасаа би залуу байна гэж байхгүй байхгүй тийм би маргааш өнөөдрийнхөөсөө илүү хөвгшрөөд ингээ явна да тийм энэ цаг хугацааг бид нар зогсоож чадахгүй учраас яаж харин гоёор хөвгшрөх юм бэ? Өөрийнхөө нөгөө гоё арьсыг яаж хадгалж те гоё биетэй хөвгшрөх юм бэ те нөгөө илүүдэлжин одоо авахгүйгээр те яаж одоо гоёор ингээ айтайхан нэг сайхан хөвгшрөх юм бэ гэдэг талаар илүү хөндмөр санагдаа. За тийм үүнийг ингээ ярихлаар те ач тустай зөндөө зүйлийг ярина. За хоол ундтай, чанартай, нойр, амьдралын те тав тухтай гоё хэм маяг ч юм уу те сайн бүтээгдэхүүн гэдэг ч юм уу те бла 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 зөндөө юмнууд байгаа. Тэгвэл миний зүгээр бодсноор та өнөөдрийн байдлаар тэ өөрөө ч мэдгүйгээр өөрийгөө хөгшрүүлээд байдаг. Хөгшрөхдөө бүр илүүтэйгээр хэд дахин илүү өөрийгөө хөгшрүүлээд байдаг юм биш үү? Өөрийнхөө амьдралын хэм маягийг нэг өнгөөгөөд нэг хараад үзцгээе тий. Өдөр тутмын амьдралын хэм маягаараа бид нар өөрийнхөө хүсээгүй тийм одоо тийм хөгшрөлтийг ингээ явуулаад идэм биш үстэй гэдэг утгаараа хөгшрөлтийг хурдсагч байгаа 5 муу зуршлын талаар хуваалцах гэж байна. Нэгдүгээрт нь high glycemic food их иддэг хүн хурдан хөгшөрдөг гинэ. За энэ нь юу вэ гэхлээр цусандаг сахарын хэмжээг огцом өсгөдөг. За тэгэхээр үүнийг эхлээд ярихын тулд high glycemic index гэж байдаг. Тухайн одоо хоолны хэр их одоо цусандаг сахарын хэмжээг ихсэх юм бэ гэдгийг одоо үзүүлдэг тийм үзүүлэлт байдаг л да. Тэр хэмжээс нь тий өндөр буюу 70 нэмэх гэж байгаа. 70-аас дээшээ байдаг. Тэр хоол хүнс нь болохоор цагаан талах сахар, цагаан будаа, цагаан гурил, жигнэг. За жигнэг бол угаасаа цагаан гурилаар хийсэн. За тэгээ хийжүүлсэн ундаа гэж байгаа. Тэгэхээр одоо энэгээр чинь цаашаа аваад үзэхэр чинь тэр цагаан гурилаар хийсэн нөгөө борцог, таалах кейк одоо бидний гоё идмээр санагдаад иддэг зүйлсүүд чинь бүгдээрээ нөгөө нэмэх далтай буюу цусандаг сахарын хэмжээг шууд огцом өсгөдөг төрлийн хоол. За тэгэнгүүт 55-аас доошо буюу нөгөө нэг цусандаг сахарын хэмжээг ихсэгдэггүй тийм хоол нь болохоор ногоо бүх төрлийн ногоо. За тэгээ бүхэл үр, самар, уурагт хүнс гэж байгаа. За уурагт хүнс гэхлээр мэдээж мах, өндөг, одоо дахианы мах, үхрийн мах гэх мэтчлэн заагас авокадо гэх мэтчлэн тийм зүйлсүүд орж иж байгаа. За хоол хүнсний хувьд ийм байна. За тэгээд энэ нь яаж холбогдож байдаг вэ гэхлээр цусандаг сахарын хэмжээ нөгөө ихснээрээ уурагтай холбогдож байдаг гинэ. Уураг нь бол ерөөсөө коллаген болон эластин баггүй. Коллаген гэдэг чинь арьсыг нөгөө нэг юм бүрэн бүтэн чанга байлгадаг. Эластин гэдэг нь арьсыг нөгөө уян атом байлгадаг тий. Сундлаа тэр чигтээ ингээ гацчихгүй гоё юм уян атом тий. Тэр цусандаг сахарын хэмжээ нь коллагентэй очиж эластинтэй очиж холбогдож өгснөрөө нөгөө коллагены нийлэгчлэлийг багасгаж өгдөг эластины бас уян атом чанарыг одоо бас бууруулж өгч идэг юм байна. Энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр advanced glycation end products буюу ард нь нөгөө том өсгөнүүдийг нийлүүлэх юм бол AGEs гэж байгаа байхгүй юу. Шууд утгаараа одоо тайлбар нь ийм артлын цуглуулсан байгаа үсгэн ч нийлээд AGEs зүгээр хөгшрүүлнэ гэж байгаа байхгүй юу. За бас нөгөө тэгвэр инсулин гэдэг даврыг огцом хэмжээг нэмдэг юм байна. Тэр ч утгаараа хүн маш их ядралттай байдаг гинэ. Нөгөө гинт нэг их одоо энерги одоо авж ийснаа тэр нь юусоо уурагтай шин тижэл болохгүйгээр ингэ шингэдэгтэй. Тийм учраас маш хурдан ядардаг. Идж байгаа зүйлсээ одоо уураг авч чадахгүй байна гэсэн үг юм байна л да. Инсулины хэмжээ ихснээрээ арьсанд их тослог ялгарч эхэлнэ гэж байна. За тэгвэл тослог ялгарч эхэлснээрээ нөгөө арьсны бүтэц себум production чинь нийлээд тосны нөгөө утансартаа бактеритайгаа мейкаптайгаа нарны тостойгоо нөгөө бидний нүүрэн дээр төрж байгаа бүх зүйл чинь нийлээд батг болж хувираад байгаа байхгүй. За тэгээ нөгөө нүхжилтний хэмжээ нөхцөлд маш их том удагтай. Тэнгууд одоо зүгээр би зүгээр хальт нэг юм сонсч байсан л да.
нөхцөлд бол тэг хөвшөрхөөр илэрдэг гэдэг зүйл бас ингээд сонсогдтой. Үрчлээтэй яг адилхан. Тэгэхээр тэр нь өөрөө хөвшөлтөндөө биш, хоолтондоо байгаа юм шүү. Тэ амьдралын хэм маягаасаа хоолтноосоо болоод хүчлээ томруулаад байгаа юм шүү. Тэ. За тэгээ үүн дээр нэг комент хэлгээд монголчуудын хооллолт тэ харьцангуй гадны улс орнуудыг бодвол хүнд хэлбэртэй ордог. Бид нар Монгол махаа идэн тэ уурга аавна тэ тэрийг бол ойлгож байна. Гэхдээ маш их хажуугаар нь давстай, тостой, өөхтэй нөгөө цувин будаатай уурга нөгөө бууз хуушурыг яг ингээд салбаад иддэг. За тэр хоорондоо хажуугаар нь ерөөсөө нөгөө шин тижээлтэй ногоо болон бүхэл үүр тэ нөгөө самар ч юм уу нөгөө сайн төрлийн хоол хүнсийг ерөөс дундуур нь оруулж өгдөггүй. За тэгээд дундуур нь юу идэж уудаг вэ гэхлээр нөгөө сүдэ цайгаа уун тийм үү. Тэгэхээр юу гэдэг нь дундуур нь тэ глайцемик индексээр тэ жоохон бага оноотой тийм хоол хүнсийг дундуур нь ингээд хольж хэрэглээчээл гэсэн санаа. Энийг гинт өөрчлөх бол угаасаа хэцүү байхгүй. За та бууз хийж идэх туртаа бол бүхэл үрийн гурилаар бууц хийж идэж болно шүү дээ тий. За магадгүй ингээд гурлан бүтээгдэхүүн идэх гэдэг бол тий бүхэл үрийн гурилаар хийсэн жоохон хар гурилаар хийсэн тиймэрхүү эрүүл маягийн хоолыг идэж болно. Идэх болгондоо өөрийнхөө цусндах сахарын хэмжээг ихсгээд иж болохгүй л гэсэн үг. Тэгж ихсгсэн байгаа тохиолдолд өөрийг чинь ямар ч хяналтгүйгээр хөгшрөлт хурдтайгаар явагдчихэдэг байна. За хоёрдугаарт нь дасгал хийхгүй байх. За би дасгалын хувцас өмсөн байгаа юм учиртай. Дасгал хийхээр одоо тэ би галбиртаа анхаарч जैन, тэ хөгшрөлтийн эсрэг зүйл хийж जैन. За стандар үе мөчөө хөдөлгөөд тэ энэ Япон солонгосчууд өглөө хосоол ингээл алхахын модондоо очиол ингээл ингэсэн явж яах ингээл бид нар тэгдэг тийм үү. Гэхдээ дасгал хийснээрээ тэр хүн илүү залуучаад байгаа юм биш. Дасгал хийхгүй байснараа хүмүүс хөгшрөөд байгаа юм байна. Угаасаа хүн гэдэг дасгал хийж явах хэрэгтэй төрцөн байна. Угаасаа хар бор ажил ингээд хийгээд те газар малтган малтаад те дээр үед те маш их хөдөлгөөнтэйс монголчууд өөрсдөө бас маш их хөдөлгөөнтэй байсан хүмүүс ихгүй. Хизээж те шалхайдлаа ингээд унтдаггүй байсан өглөө босч ирээд те 5 цагт босч ирээд цайгаа чанаад хоолундаа хийгээд малгуугаа ингээд те тэгэл аав нь бол гарч ор нөгөө хонь малаа хариулаад морьзоор унаал амар хөдөлгөөнтэй байсан хүмүүс байгаа байхгүй юу. Дасгал хийх нь ямар одоо үр нөлөөтэй гэхлээр зөвхөн биеийн галбар биш юм байна. Энэ нь өөрөө яг эд эсэд очиж үйлчлдэг учраас нөгөө арьсанд нөлөөлж байгаа юм байна л да. Дасгал хийхгүй байснараа цусны эргэлт айгу муудна гинэ. Цусны эргэлт муудснараа нөгөө бие чинтэй маш олон эд эс байгаа тийм үү. Эд эс ингээ нүхэн сэргээгдээд төлжөө байж ах хэвээр байтал тижэл очихгүй юм гинэ. Тэгэхээр тэр тижэлийг бид нэр очуулахын тулд хөдөлж явах хэвээр хөдлөөд нөгөө цусны эргэлтээ сайжруулж явах хэвээр ямар хөдөлгөөн байх нь үл хамааран. Хүний бие гэдэг чинь маш ухаантай тийм үү. Тэгэхээр бидний биеийн эс болгон дотор митохондри гэдэг одоо энергийн үйлдвэртэй гинэ. Тэгэхээр дасгал хийсэн хүн те эсрүүгээ нөгөө нэг цусны эргэлт дээрээ те эсрүүгээ аваач тижээл ингэж явааснараа нөгөө энерги үйлдвэрлэж идэг митохондригоо тижээж өгч байгаа юм байна. Тэгснээрээ эсмэн өөрөө залуучаад нөхөн төлжөөд те нөгөө залуу энерги нөгөө залуу гой ирч хүчтэй бие тэнхээ те нөгөө илүүдэлжингүү залууч бие залуу арьс тэгээ залуу тийм майндсет бий болох нь байна. За 3 дугаарт нь жингийн илүүдэл болон дутагдал. Хит их жин нэмэх эсвэл хит их жин хаях хоёр өөрөө хуйлаа хөгшрөлтөнд одоо нөлөөлж идэг юм гинэ. За жин нэмэх талаар ингээ яриад үзье л да. За бид нар одоо тэ амар өдөр болгон тэ ерөөсөө дасгал хийхгүй тэгэл дандаа high glycemic food идээл өөртөө анхаарахгүй байгаад амар их жин нэмлээ. За нөгөөтэйгөр бас өвчнөөс болоод тэ тухайн тариулж байгаа тарианаасаа тэ хийлгэж байгаа туслаасаа болоод ингээ таргаллаа гэж бодъё л да тэ. Тэр хооронд хүний арьс сунан тийм аа. Хүний арьс амар ингээ сунамтгай гэж байгаа байхгүй. За сунлаа тэ магадгүй ингээ сунцсан тэ ингээ дотор ингээ фатаар дүүрсэн магадгүй жоохон жин нэмсэн хүмүүсийн ингээ нүүр мөрн ингээд ямар ч өвчлээгүй ингээд харагддаг шүү дээ тий. Түүл бид нар турлаа тий нөгөө арьс чинь буцаад ингээд агшчих хэрэгтэй юм биш үү? Тэгэл болоо юм биш үү гэж бас бодож иж магадгүй. Гэхдээ арьс өөрөө агшихтаа амар удаан юм байна. Сунахтаа амархан тий. Сунахтаа бол зүгээр таргалчин асуудалгүй. Тэр хоорондоо агшихтаа олбор асар удаан байдаг юм байна л да. Тэгэхээр жингээ хасгаж байгаа бол огцон гинт тэр нөгөө кето мето барьдаг ч юм уу те нөгөө тэдэн хоногт те тэдэн сарын хугацаанд тэдэн килограмм хаян маян гэсэн юм чинь буруу байхгүй юу? Хэрвээ жин хасах гэж байгаа бол маш удаанаар хас гинэ. Одоо 7 хоногтоо тэдэн килограмм миллиграмм гэсэн юм биш. 7 хоногтоо зүгээр хөдөлжил байвал те жоохон хөлөржил байвал аажмаар өөрийнхөө хүссэн үр дүнд хүрнэ гэж үзэх хэрэгтэй гэж байгаа юм. Тэгэхээр энэ үед те уяатан чанар алдагдчихж байгаа учраас нөгөө энэ тэнд хонхох тэ одоо гунгийн зураас үүсэх тэ нүдний хэсэг ингээд сайгийн ингэж юм унжих за тэгээ дух хэсгээр бас ингэж гэдэг юм уу тэ ер нь хонхорхоо их үүсээд ирэхлээр тэ хит турхаа болоод ирэхээр илүү жоохон хөгшин харагдах гад
ирдэг юм байна. За тэгээд нөгөөтэйг үржин хайж байх үеэр тий. За бид нар одоо нөгөө өөхөө арилгаалт амар гой тураад байна гэж ингээл бодож байгаа шүү дээ тий. Өөх хаяхын хажуугаар давхар бид нар булчингийн масаа алдчихэдэг юм байна. Булчингийн масаа алдсан байгаа тий. Биеийн нөгөө булчингийн масаа алдаад ингээд турчлаа тий. Тэгэнгүүт нөгөө нүүрний булчингийн мас ингээд алдаад тэгэхээр чинь нүүрний нөгөө чанга байдаг булчингууд чинь сулраад ирж байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн арьс унжих биш. Арьсан дотор байсан булчин ч өөрөө сулраад ирэхээр илүү дагаад тийм хөшрөлт явагдаад эхэлж байгаа юм байна л да. За тэгээд юу гэдгийг одоо жингээ хайж байгаа хүн чинь тийм мэдээж калори багтаа хоол идэн хоолны дэглэм байран те нөгөө өмнө нь арсыг нь гоё тижээгээд байсан гоё тийм уурагтай зүйлүүдийг бас айгуу сайн идээд идэг байсан байна те. Арс нь одоо уургаар тижээгдээд айгуу тийм байсан бол за үүнээс цаашлаад те нөгөө дэглэм бариад калори багтаа хоол идээд ирэхэр чинь нөгөө арсаа уургаар хангаж исэн хоолноосоо татгалзаад ирэхээр нөгөө арс чинь уургаар дутагдаад коллаген нийлэгчт нь багасаад ирж байгаа байхгүй юу? Тэнгууд арьс өрөөтэй уяатан чанар алдагдаад булчин сулрахын хажуугаар нөгөө уурга алдаад ирж байгаа юм байна. Тэгэхээр уургагүй арьс чинь коллагенгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нэр уургалаг бүтээгдэхүүн идчихэж коллаген нь нөхөж авдаг шүү дээ. Тэгэхээр эдгээр маань алдагдаад тэгэхээр арьс маш их тийм хуурай, жоохон нэг тийм одоо бараантсан, тэгээ нэлийн тийм одоо бариад зүгээр ингээд үцгэж жоох юм биржгэр ч юм уу тийм болоод ирдэг байна. Тиймээс хэрвээ та илүүдэл жинтэй бол жингээ маш багаар хаяарай. Харин зүгээр энгийн жинтэй бол те яг энгийн жингээ сайн бариарай. Хэд таргалахаас бас хэд турахаас сэргийлээрэй. За дөрөвдүгээрт нь алкохолыг орууллаа. За алкохол энэ гэхдээ юу шүү? Ерөөсө дарааллын юм бол биш шүү. Бүгдээрээ яг ижил байр суурьтай зүйл шүү. За алкохолыг болохоор за хүмүүсийн зүгээр нэг юм тогтсон ойлголт байдаг те. Өдөртөө нэг одоо хундаг вайн ч юм уу те хаяа нэг биер уухад те зөв нэг согтохгүйгээр ингээд нэг одоо доосоо ингээд тааруулаад уухад бол зүгээр штэ гэсэн нэг тийм ойлголт байдаг те. Тэгтээ тэр нь за тухайн хүний за сонирхол болон тухайн өдөртөө бол зүгээр ээж болно. Хөвгшрөлтийн хувьд бол те хүнийг яг хөвшүүлэхийн хувьд бол ерөөсөө тийм зөв доос гэж байхгүй гинэ. Та алкохол ууж байгаа бол хөвгшрэлт явагдаж эхэлж байна л гэсэн үг юм байна. Ерөөсөө тэнд арьстай холбоогүй зүйл байхгүй. Алкохол биерүүн нэвтрлээ шууд арьстай холбоотой гэж нь шүү. За хамгийн нэгдүгээр алкохолны хамгийн хийх чадвартай зүйл бол тий. За согтоох могтоохыг бол ярихгүй. Хамгийн нэгдүгээр хийх чадвартай зүйл бол шээсийг хөөдөг гэж байна. Биеэс нөгөө усыг гадагшлуулдаг тий dehydrated болгодог. За тэгмүүд бид нартэй нөгөө арьсаа гоё услална, дотроосоо ус уун, чихтэй байлгана, тий чийг өөх гоё бүтээгдэхүүн идэж ууж хэрглэж ийн, нөгөө hyaluronic acid-а хэрглэж ийн, маска тавьж ийн тий. Тэгээд алкохол хэрглэлээ нөгөө шээсийг чинь хөөгөөд биеэс чинь усыг чинь гадагшлуулаа хайчаар арьс нөгөө хорчоогоод эхэлнэ тийм үү. Тэгмүүд тэр хорч исэн байгаа арьс чинь өөрөө коллагены дутагдалд орж эхэлж байгаа юм байна л да. За нөгөөдөгөр алкохол эсийг гэмтээдэг гэж байна. Түрүү бид нар яасан нөгөө дасгал масгал хийгээд эсээ тижээнэ те цусандаг одоо цусны эргэлтээ сайжруулад эсээ тижээнэ тэгжээж гой залуу байна гэж ярьсан шүү дээ те. Тэр нөгөө гой те хадгалж байгаа гой эсийг минь алкохол бирүүч ороод гэмтээх нь байна. Тэгэхээр тэр нь өөрөө цаашлаад яах вэ гэхээр коллагены нийлэгчлэлийг бууруулад нөгөө уян хатан те эластасэрийг чинь бас дагаад буурдаг байх нь. За тэгэнгუთ нөгөө эсийг чинь те нөгөө нөхөн төлжилт нөхөн сэргэлт гэдэг зүйл чинь тодорхой хэмжээгээр бас байдаг юм байна л да. Тэгэнгуთ тэрийг хэр их алкохол хэрглэж байна те тэр их хэмжээгээр тэр эсийн нөхөн төлжилт нь амар удаан байдаг гинэ. Тэгэхээр нөгөө өвчин туссан байсан ч гэсэн айгүй удаан идэгэн те нүгдийн зүгээр маш одоо ой санамж бас мууддаг гэж юм. Ер нь л алкохол биет тийм хэрэгтэй гэсэн зүйл бол нэгт байхгүй гинэ. За бас нэг алкохолны шинж чанар нойрны чанарыг муудуулдаг гэж байна. За юу гэдэг нэг юм уу 2 класс вайн уучаад ингэ унтахад сайхан нам унтдаг гэл нэг хүмүүс тэгдэг шүү дээ. Тэгтээ гүн нойроо авч чаддгүй гинэ. Зүгээр тэр бол нэг хуурамч одоо тэ нойр зүгээр ядарсан байсан тэ тэрийг зүгээр ингээд толгойг нь угаасаа ингээд үж байгаа учраас унтчихж байгаа. Харин яг гүн нойроо авч чаддгүй нөгөө эсийн нөхөн төлжилтийг сайн явуулж өгдөг. Хүн чинь унтж байхдаа хамгийн их нөхөн сэргээгдэж байдаг биетэй ингэж шүү. Арсны одоо төрсөн мөргсөн юм чи яг шүн ингэж үйлчилдэг тэ тэгэнгუთ алкохол ингээд бирүүч орцсон байла тэ тэр эсийн нөхөн төлжилт чинь явагдаж өгөхгүй. Бид нар чинь нөгөө эсийн шинжилэл гэдэг ретинол энэ хэрэглээд идэг тэ ретинолыг хэрэглэснээр алкохол уучаад ямар ч нэмэргүй юм болж ах шиг байна. Гормоны тэнцвэржүүлдэг алкохол бас алдагдуулдаг гинэ. Тэр нь болохоор нөгөө эстроген, инсулин, кортизол левелийг ингэж алдагдуулаад нөгөө тэр даавруудыг одоо тэнцвэрийг нь гажуудуулж өгдөг гинэ. Тэгэхээр алкохол тогтмол хэрэглээд идэх хүмүүсийн арсанд нь нөгөө эсийн шинжилэлт нь бас явагдаж өгөхгүй. За тэгээ маш их тослог үүсээд дааврын тэнцвэрч алдагдаж байгаа учраас тослог үүсээд за тэгээ баттага энэ төр бас ингээл үүсэл эхлэх нь ахна. Ер нь бол
талын юм бол бас орж ирж байгаа байхгүй юу. 5 дахь нь тамхи за арх 10 насаар тамхи 5 насаар гэдэг чинь бүр яг энэ дээр орж ирж байна л да. За тамхи татж байгаа хүн бол яалтчгүй бас яадаг байх нэ, хөгшөрдөг байх нэ, уучлаарай. За тамхины хамгийн том хийдэг зүйл болохоор цусан хангамжийг бууруулдаг гинэ. Тэгэхээр нөгөө артерийн судас нэрсэж байгаа учраас нөгөө цусаар дамжиж байгаа шин тэжээл арсанд хангалттай хурж очиж чадахгүй. Уг нь бол цусан хангамжаараа бид нэр тэг хангалттай шин тэжээлээ за идж байгаа, ууж байгаа одоо юу гэх юм те тасгал хөдөлгөөн хийгээд тэр бүх зүйлийг одоо эсрүүгээ бид нар авч явах хэрэгтэй байна л да. Нөгөө уураг маань ингээд тэжээгдэж явах хэрэгтэй те. Гэтэл тэр цусан хангамжийг дамжуулах хэрэгтэй артерийн судсыг мань аваачаад тамхи ингээд нарийсгаа ичдэг юм байна. Тэгэхээр никотин буюу чөлөөт радикал ч нөөрэө уургийг шууд утгаараа устгадаг гинэ. Тэгэхээр арх юу гэдгийг те эсингээ бууруулаа, те сахар одоо юу гэдгийг те коллагены нийлэгчлийг бууруулаа гэдэгтэй яг адилхан нөгөө никотин ч өөрөө шууд бие рүү орлоо шууд коллагенийг л устгадаг юм байна уураг. Ерөнхийдөө тамхи татна гэдэг чинь өөрөө ер нь тэр хорыг худалдаж аваад тэгээ өөрөө биедээ ингэж оруулаад өөрийгөө албаар хөгшрүүлж байгаа зүйл. Дотроосоо бол тэгж үйлчлдэг гэж бодоход те гадна талаасаа бол тамхи татсан татдаг хүнийг хараад угаасаа нэг юм ойлгомжтой байдаг те жоох ингээд арьс нүд энэ төр жоох ингээд шарлж марлаад уруулын энэ үрчлээ үүссэн байдаг. Дээдлийн нөгөө smoking line гэж байдаг. Уруулын дээдлийн үрчлээ үүссэн байдаг. Тэгээ шүдэн шарлцсан байдаг ч юм уу те. За эрэгтэй хүмүүст бас батга үүсэх бас магадлал маш өндөр. Тамхи гэхлээр те зөвхөн тамхи гэж бас ойлгоод хэрэггүй. Энд бол vape ч гэсэн орно те никотин шүү дээ. Жимс мимсний үнэртэй гоё мой гэд тэр вейпийг ингэж татж байгааг хараад миний бол амар сэтгэл өвддөг. Бүр үнэхээр тэр бол арсыг чинь тэгээ хэд дахин хэмжээгээр хөгшүүлж байгаа зүйл уушгинд чинь тэ эрүүл мэндэд чинь ерөөсөө ч тийм сайн зүйл биш. Өөрөө худалдаж аваад хэрэглэн гэдэг бол айгүй эмгэнэлтэй. Гэхдээ эдгээр одоо тийм муу зуршлыг тэр одоо никотинэгтэй өөрөө амаараа инхейл хийгээд ингээд хэрэглэж байгаа хүн хажуугаар нь ретинол ч юм уу нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн нөгөө гоо сайханд хийлгэж байгаа одоо тэр процедур юмнууд тэ эднүсийг эдгээр үр дүнгүү гэж буруутгах ямар ч эрх байхгүй байхгүй юу. Гоо сайхны бүтээгдэхүүн ажилтгаараа ажиллах хэвээр харин таны өөрөө биедээ хийж байгаа хөрөнгө оруулалт чинь яг юу юм? Тэр цаг хугацаа өөрийгөө хайрлаж байгаа зүйл чинь яг юу юм? Нөгөө тамхи татаад нөгөө арх уугаад шовдаад тий. За тэгээ маш их одоо буруу хооллоод тэгсэн хэрнээ энэ бүтээгдэхүүн ажиллахгүй байна, болохгүй байна, тохирохгүй байна гэж хэлэх ямар ч эрх байхгүй байхгүй юу? Та бүхэн өөртөө тий мөнгө төгрөг одоо зарж ирээд тэ өөрийгөө битээ тэгж хөгшүүлж байгаарай. Үүн дээр нэмээд стрессийг бас ярихгүй болохгүй. За стресс гэдэг дээр бол тэ магадгүй та тамхи татаад арх уугаад тэ стрессээ тайлдаг байж болно тэ. Өнөөдөртөө таныг сайхан байлгаж болно. Гэхдээ урт удаан хугацаанд таны хизээч стресснээс ангижруулахгүй харин ч нэмэх зүйл байхгүй. Харин дасгал хөдөлгөөн хийгээд тэ өөрийгөө аз жаргалтай арай урт удаанаар гоё хайрлая. Тэ илүү урт удаан тийм одоо үр дүнг одоо хүсэж яана гэж үзэх юм бол та бүхэн дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Муу зуршлуудаа хасаарай. Ер нь өөрийгөө зүгээр стресссэн үед юу хийвэл одоо стресс минь илүү гоё тайлагдаад байгаа юм бэ гэдгийгээ олоорой. Тэр бол айгүй чухал шүү. Одоо би чинь стресссэн үедээ те. За энэ бол контент хийх бол миний ажил тийм үү. За ажил дээр очиод эстетишн те хүнд одоо гой сайхны үйлчлэгээ үзүүлэх бол миний ажил тийм үү. Угаасаа энэний хажуугаар скин кер гэдэг угаасаа миний хобби байж байгаа те. Арсаачлаад би ингээд киногоо үзээд ингээд сууж байхдаа миний стресс бол 100% тайлагддаг. За энэний хажуугаар те бас өөр гоё хоббинууд байгаа. Тэ стресс тайлдаг арга байгаа. Би жишээ нь гэрээ цэвэрлээд амар стресс тайлагддаг. Гэрээстэй гийгүүлээд нөгөө гэр гийгүүлэгчийн ажиллаа хийгээд айгүй гоё цэвэрлэн. Тэ энэ бол амар гоё ашигтай зүйл. Стресс ингээд тэр чигтээ ингээд гоё тайлагдчих өгдөг. Бас би зүйлт хийдэг. Эмэг бөгж зүйлт ингээд хийгээд тэгээд тэрийг гоё дараа нь ямар хувцастай яаж өмсгүүд тэ ингээд найз нөхдөдөө бэлгэлдэг ч юм уу тэ хийдэг ингээд илүү зүгээр хийгээд ингээд тавьсан байдаг. Энэ маань бас миний хобби тийм үү. Тэрийгэ би хүүтэй миний стресс тайлагддаг. За үүн дээр нэмээд би бас уран зохиолын фикшн номнууд унших дуртай, англи хэл дээр унших дуртай. Тэднүүсийг уншаад би дотор нь ингээ орохлоо ямар амар юм бэ гэд тэгэж унших. Би өөрөө амар аимхахгүй юу. Кино бол үзэж чаддаггүй юм. Тэгэж уншсанараа би шал өөр ертөнцид очдог. Арай нэг тийм өөр сэтгэлгээ надад бас суудаг те дээр нь бас хэл сайжирдаг учраас би тэгж ном унших дуртай. Тэр бол амар тэгж стресс гоё тайлдаг те. Гэх мэтчлэнгээр те та ямар гоё хоббигоо олоод стрессээ тайлж байгаараа тэгэх юм бол танд нэг тэгж арх уух гайд те хаяа нэг сайхан ингээ тамхи татчих гайд ч юм уу те нөгөө сахар махар ингээл идмээр тэгж санагдахгүй бах. Та арай өөр зүйлээс тэрийг аваад байгаа байхгүй юу. Стресс менежментээ сайн хийгээд бүгдээрээ гоё сайхан хөгшөрцгөөе те. Хин ч одоо байгаа наснаасаа илүү хурдан хөгшөрсөн байхыг хүсэхгүй шүү дээ. Энэ бичлэгийг үзэж байгаа эрэгтэй ч вэ, эмэгтэй ч бэ, те хөгшин ч вэ, залуу ч вэ, хин ч өөрийгөө те хараад хин нэгэ харчаад чи одоо ямар амар хөгшөрсөн гэдэг ч юм уу те. Хөөх манай үеийнхээсээ амар хөгшөрж байна гэдэг ч юм уу те. Тийм пикми зан мангаа гаргаад ингэж
хүн амтныг ингэж битгий хэлж ил та манайхаа тий. Зүгээр юу гэдгийг энэ бол хүний тухайн хүний амьдралын хэм маяг байгаа байхгүй. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа тий хэдэн насны хүн байж болно. Тэгээд ирээдүйд тий өөрийгөө яаж гоё авч явмаар байна, яаж гоё илүү гоё одоо насламаар байна гэдгээ та бодож үзээд дээрх одоо 5 муу зуршлаас аль болох татгалзаараа тэгээд аль болох гоё зүй амьдралын хэм маягаар гоё сайхан хөгшөрцгөөе. За тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Дараагийн гоё арьс арчилгааныхаа бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.